За та бүхэн эндээс нэг зүйлийг анзаарч харж байгаа бол одоо хуучны нэршил гэж хэлж болно. Одоо газар, хэлтэс, алба гэдэг энэ ойлголтоос бид одоо төрийг ангижруулахыг хичээж байна. Энэ газрын энэ хэсгүүд нь, нэгжүүд нь багийн зарчмаар явагддаг болно гэсэн үг. Багийн зарчмаар. Жишээ нь үнэлгээ мониторингийн баг ажиллана гэсэн үг. Багийг хэн удирдах вэ гэхээр дарга удирдахгүй. Багийг ахлагч нь удирддаг энэ хэлбэрлөө бид шилжиж байна гэж ингэж ойлгож болно. Одоо та бид бас энэ дарга гэдэг зүйлтэй бол хит их одоо юу гэдгийг одоо эвлэрч нийцэж ирсэн. Нэг албан тушаалтанд дарга болохоро илүү их хангамж шаардаж бусдаасаа давуу эрхийг эдлэхийг хүсэж ирсэн тогтолцоог бид энэ цаг үеэс эхлээд халахыг хичээж байгаа гэдгийг би бас дахиж хэлмээр байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дотоод бүтцэд 6 нэгж байгуулагдсан. 6 нэгжийг дандаа ахлах судлаачид, ахлах менежерүүд, ахлагч нар удирдах ажилтдаг болно гэсэн. Ингээд Монголын төр цаашдаа дарга гэдэг статус аль болох цөөн тоон дээр шилжиж ирэх нэ гэж ингэж ойлгож хүлээж авч болно гэдгийг энэ ташрамд та бүхэндээ хэлье.